Сайн байна уу? Маглаа. Миний хаана харагдаж байгаа газар бол Чимээ гэдэг нэртэй музей байгаа. За сая би энэ хүү музейг бүтэн өдрийн турш үзээд маш олон гоё зүйлсийг хараад одоогоор маш гоё урлаглаг мэдрэмж авсан учраас сүүлд уншсан номынхаа тухай ярих гэж бодлоо. Энэ музейд бол яг Ван Гогийн зураг ч юм уу зурсан зураг байхгүй л дээ. Гэхдээ одоо аюу тийм 18 болон 19 дугаар зууны Европын уран зургууд маш их байсан. Тэгээд тэрийг үзэж хоорондоо би сая нэг ном уншсан. Last for Life гэдэг. Тэгээд тэр номынхаа тухай ярихаар гинт шийдлээ. Яагаад гэвэл ойр бас бичлэг хийг учраас энэ бол миний уншсан ном байгаа. Last for Life. Тэгээд энэ болохоор Ван Гогийн амьдралын тухай гардаг ном байгаа. Тэгээд ягаад энэ хүн номыг ер нь бол ярихаар болсон бэ, бас уншихаар болсон бэ гэх юм бол миний хамгийн дуртай одоо хайрлаж явдаг уран зураач бол Винсент Ван Гог байгаа. Гэхдээ хэрвээ та нар мэддэг бол Винсент Ван Гог өнөөдөр дэлхийн одоо хүн болгон мэддэг маш алдартай зураач боловч түүний амьдралынх нь хугацаа дэндүү одоо дардан байгаагүй маш их зовлон зүдгүүрийг туулсан. Жирээр 28 анх зураг зурж эхлээд 8 жилийн турш хэдэн зуун зураг ерөөсөө зураад тэр хугацаанд ганцхан удаа зураг зарсан байдаг. Маш харамсалтай нэр алдар нь бол түүний өхлийн дараа ирсэн. Тийм харамсалтай хувь зохиолтой боловч дэндүү агуу зураачийн тухай өнөөдөр ярих болно. Винсент Ван Гог нь 1853 оны 3 сарын 30-нд төрсөн юм. Last for Life номонд түүний амьдралын залуу наснаас эхлэн үйл явдал нь бичигдсэн байдаг. Энэхүү ном 9 бүлэгтэй бөгөөд Винсентийн амьдарч байсан газруудаар нэрлэгдсэн байдаг. Эхний бүлэг Лондонд 21 настай Ван Гог 19 настай Урсула хоёр уулзаж байгаагаар эхэлдэг. Ван Гог Урсула хоёр удахгүй гэрлэх төлөвлөгөөтэй байдаг бөгөөд Ван Гог худалдагч хийж амьдарч байсан ба түүний амьдрал тааруухан байжээ. Урсула бол түүний анхны хайр. Ван Гог анх удаа эмэгтэй хүн дурлаж хайрлаж байгаа юм. Тэр энэ мэдрэмжэндээ итгэж Урсулад гэрлэх хүсэлтэй байгаагаа хэлтэл Урсула аль хэдийн 1 жилийн өмнө сүү тавьсан тухайгаа хэлдэг. Винсент маш их гайхаж бүтэн 1 жилийн турш уулзчаад чи яагаад надад энэ тухай хэлээгүй юм бэ? Би чамд хайртай шүү дээ гэхэд Урсула би чамтай найз байхыг л хүссэн. Уг нь би хэлье гэж бодсон л доо. Гэхдээ чадсангүй. Тэгээд ч би надад хайртай эр хүн бүртээ гэрлэн гэж үү дээ гэж хэлээд Ван Гогийг хайж явдаг. Энэ үед Ван Гог Урсулагийн ээжинд нэг өрөө түрээсэлж амьдардаг байсан бөгөөд энэ явдлаас болж өрөөнөөсөө хөөгдөж аргагүй ирэхэнд эцэг хийхийгэрт буцаж ирдэг. Ээж нь түүнийг хэлээчгүй байхад мэдсэн юм шиг Урсула чам тохирох эмэгтэй бишээ. Миний хүү илүү сайхан эмэгтэйтэй уулзах болно гэдэг. Харин аав нь түүнийг шашны зам мөрөөр орж Амстердам явахыг хятгадаг боловч Урсулаг мартаж чадахгүй байсан Ван Гогт Лондонд хэдэн сар байсан. Гэвч Урсулагийн хуран болдог өдөр Ван Гог маш их сэтгэлээр унж Англиг үрд орхин явдаг байна. Ингээд 2 дугаар бүлэг Boring Age-д Ван Гог Амстердамд ирэн хамаатныдаа амьдарч академик мэдлэгт шамдан суралцдаг. Тэр үед Кай гэх үеэлдүүтэйгээ танилцсан байдаг. 1 жилийн дараа Boring Age гэх уур хажтын тосгон руу явдаг. Тэрхүү тосгонд амьдралын нөхцөл байдал маш муу бөгөөд тентхийн бүх эрчүүд тэндүү хүнд нөхцөлд ажиллаж маш бага цалингаар гэр бүлүүдээ арай ч өгж тэжээдэг байсан. Энэ тосгонд Ван Гог номлогчийн ажлаар ирсэн бөгөөд удалгүй хүмүүсийн итгэлийг олж анхны цалингаа буюу сард 50 франкийн цалин авч эхэлдэг. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр Винсентийн итгэл үнэмшилж нэмэгдэж байсан боловч залгүй явдлын улмаас уурхаад дэлбэрэлт болж 57 хүн нас барж 3 хүүхэд маш хүнд гэмтдэг. Энэ үед Винсент тосхны хүмүүсийн төлөө бүхнээ зориулж өөрийн цалин тэр бүхэл өмсөж явсан хувцас хүртэл хүмүүст өгдөг боловч хүмүүс өлсгөлөнгийн туйлд хүрч тосхонд ядуу тарчиг байдал тартагтаа тулдаг. Винсент ийм шударга эгэл ардад бурхан яагаад ийм шударга бус байгааг ойлгож чадалгүй номлогч байхаа болдог. Ингээд Boring Age тосгондоо үргэлжлүүлэн амьдарч зураг зурж эхэлсэн байдаг. Бурханд итгэх итгэлээ алдсан Винсентэд дахин амьдралын зорилгоо олсон сайшаалтай байсан ч хоосон хотод түүнийг үргэлж зовоож байлаа. Энэ үеэр түүний дүү Theo Van Gogh Boring Age ирдэг бөгөөд Винсентийг яс арьс болтлоо турчсан тэнхээгүй болсныг хараад түүнийг ингэж амьдруулахгүй тулд сар бүр тэтгэмж өгч байхаа амлан тэр дороо тосгоныг орхин явцгаадаг байна. Эдэнд ирснийхээ дараа Винсент зурж сурахын тулд маш их хичээж олон хүмүүстэй уулзаж зургийн тухай зөвлөгөө авдаг. Энэ үед Винсент хөрөг зургаар хичээлдэг байсан бөгөөд Винсент хүний мөн чанарыг гаргаж зурхыг эрмэлздэг байлаа. Энэ үед Урсулагаас салснаас хойш 7 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд ямар ч эмэгтэй Винсентийг хайрласангүй.
Зураг зурж явах үедээ Амстердам танилцаж дотн болсон Уилл Кайда хайр сэтгэлтэй болж гэрлэх санал тавьдаг. Кай хизээч үгүй гэж хэлээд Ван Гогт маш их уурладаг. Нэгдүгээрт хамаатан, хоёрдугаарт нөхөр нас бараа дөнгөж 1 жил болж байхад ингэж асуусан Винсентэд уурлаж эрс эсэргүүцдэг. Эцэг эх нь ч түүнийг хамаатандаа хайр сэтгэлтэй болсонд ихэд дургуутаж түүний дээрээс Винсент аавтайгаа үзэл бодол шашин таарахгүй болсны улмаас түүнийг гэрээсээ явахыг шаарддаг. Ингээд дараачийн бүлэгт Винсент Хаугт хотод ганцаар амьдран зургийн хичээл авч эхэлдэг. Өрөө түрээслэж өөрийн анхны урлагаа болгож ашигласан байдаг. Тягаас өгдөг сарын 20 франк нь түүний амьдралд ханаач хүрдэггүй бөгөөд Винсент заримдаа хэдэн өдрийн турш хилэн дээрээ юу ч тавилгүйгээр зураг зурсаар л байдаг. Тэр ихэнх мөнгөө хөрөг зургийн модель хөлсөлж авахд л зориулдаг байлаа. Энэ үедээ Кристин Сен хэмээх биеийн үнэлэгч бүсгүүдэд танилцдаг. Винсент энэ үед 30 настай байлаа. Түүний зурах чадварыг хүмүүс шүүмжилж голж байсан ч гэсэн Винсент эцсийн зоосооч усан бодог зургийн модельдээ л зарцуулж байсан юм. Эцэстээ хүртэл туйлдаж ядарч өлсөж байсан ч түүний нэг ч зураг зарагдсангүй хэвээр л байлаа. Энэ хугацаанд Сен модель болохоор түүний гэрт ирэхдээ гэр орон цэвэрлэх, кофе бэлдэх зэрэг тусалсаар Винсент Кристинд их тасжээ. Сен жирэмсэн байсан бөгөөд хүүхдийнхээ эцгийг мэдэхгүй байлаа. Түүний бие өвдгөд Винсент Тиогоос ирдэг бүх мөнгөөр дээрээс нь мөнгө зээлэн Сенд тусалж түүний хүүхдийг өөрийн хүүхд мэт хайрлахаа амлаж Сентэй гэрлэхээр болдог. Биеийн үнэлэгч дээрээс нь олон хүүхдтэй хүүхэнтэй гэрлэх шийдвэрт нь маш олон хүн эсэргүүцэж игдүүдэж байсан ч аав ээж хоёр болон Тион эсэргүүцээгүйд л Винсент тангалттай байсан. Ингээд тэд шинээр том байр түрээсэлж хамтдаа амьдарч эхэндээ бүх зүйл сайхан болж байсан ч цаг хугацаа өнгөрөхөд нөгөө айдуу зүйлэн Сен маань хувирж ааш цан нөөцлөгдөж Тиогоос ирдэг сарын тэтгэмж нь хүрхээ болж нэг сарын дотор 3 жудаа 150 франк авсан хэрнээ өрөнд баригдаж үтэнд идэгдсэн байлаа. Энэ үеэр Винсентийн тосон будгийн чадвар сайжирч байсан ч гэлээ зурган зарагдаагүй хэвээр л байсан юм. Маш их өрөнд орсон учраас цаашид энд амьдрах боломжгүй Сенд хэлж хамтдаа нүй хэмээн Винсент хэлдэг. Сен хариуд нь би идэхгүй бол амьдрч чадахгүй гэж хэлэхэд Винсент харин би зурхгүй бол амьдрч чадахгүй гэдгийг хэлж Винсент ганцаараа цааш явхаар болдог. Ингээд Винсент нүүнэн гих тосгонд ирж сууршдаг. Борн ээжээс ялгаатай энэ тосгонд нүүрсний хар бараан биш тариан талбайн алтан шаргал өнгө зохилж байлаа. Винсент талбай дээр гарч өдөржингөө зураг зурж өмждөг байв. Түүний зураг зураад сууж байх нь чин сэтгэлээсээ дурлсан нэгэн бүсгүй байлаа. Тэр бол 5 эгч болон ээжтэйгээ амьдардаг 39 настай Маргет бүсгүй байв. Винсент Маргет хоёр маш хурдан татнасжээ. Винсентэнд хачирхалтай байсан нь түүнийг 31 нас хүртэлх энэ амьдралд нь хинч ямар ч эмэгтэй ингэж хайрлаж байсангүй. Маргет түүнээс өөрийг нь хайрлахыг хүссэнгүй. Зөвхөн Винсентийг өөрийг нь хайрлахыг л зөвшөөргөдөг байлаа. Тэд үнэхээр бие биедээ хайртай байсан ч эгч нар нь энэ харилцааг эрс эсэргүүцэж хөөрхийн Маргет хор ууж амиа хорлдог. Энэ явдлаас хойш тосгоныхон Винсентийг үзэхээ болж тэр нэгэн тариаланч гэр бүлийн дээврийн өрөөг түрээслэн чимээгүйхэн амьдрах боллоо. Өдөр шөнөгүй зураг зурсан хэвээр л. Тэр үед түүний зурсан алдарт Potato Eaters зураг бол тэрхүү тариаланчийн гэр бүл байсан юм. Өдөржин тариалангийн талбайд ажиллаж ядраад ирсэн ч тэрхүү сайхан сэтгэлд гэр бүл шүндэл балтал нойрондоо дийлдэн унтах хүртлээр Винсентийн модель болцгоон сууж өгдөг байсан юм. Өдгөө энэхүү зураг түүний алдарт бүтээлүүдийн нэг болсон билээ. Ямар ч үед Винсент Тио хоёрын загтлаар харилцах харилцаанд зогсоогүй бөгөөд нүүнэнд амьдралын тааруу байгааг гадарсан Тио Винсентийг Парист ирэхийг ятгадаг. Ингээд Винсент тухайн үеийн урлагийн төв болсон Парис хотод ирж Тиотой хамт амьдарч эхэлдэг. Тио уран зургийн худалдаачийн тул Винсентийг тухайн үеийн Claude Monet-ээс эхлээд алдартай уран зураачдын бүтээлүүдийг танилцуулж, шинэ хүмүүстэй уулзуулж түүний нүдийг нээдэг. Винсентэд бүх зүйл шинэ сонирхолтой байсан боловч 6 жилийн турш нойр хоолгүй зурсан бүх зургууд нь Парисын хэмжээнд хүрэхгүй тэс өөр байгааг анзаарч сэтгэлээр ундаг. Энэ үед Тио Винсентийг ойлгож чиний энэ олон жил хичээсэн чинь чи өөрийгөө олохын тулд байсан. Одоо чи баг зэрэг өнгөөл өөрчилчих, арай гэгээлэг өнгөөр зурах гээд үзэхэд л болно гэж хэлдэг. Парист байхдаа Винсент ирээдүйн сайн найз болох Паул Гаугинтай танилцаж дотн нөхөрлөж эхэлдэг. Винсент зургийн хэв маягаа өөрчлөх гэж хичээсэн боловч нэг л болж өгөхгүй байлаа. Түүнд нэг ч удаа итгэл алдаагүй хүн бол түүний дүү Тио бөгөөд Винсентэд бүх зүйл сайхан болохыг ойлгуулж зургууд чинь ирээдүйд хэдэн зуун франкаар зарагдаж музейд тавигдана гэж байнга хэлдэг байлаа. Энэ үед Винсентэд төрсөн нэгэн санаа тухайн үеийн зураачдын эвлэл байгуулах явдал байлаа.
Тёг ажилтдаг компаниасаа гарч хувийн үзэсгэлэн байгууллагыг ятгах, уран зураг нийлүүлэх зураачтайгаа хамтдаа нэгэн эвлэл байгуулахаар шийдэж хэдэн сар хандив цуглуулж ажил хэрэг болгон явж байлаа. Нэг өдөр Винсент ухаан орж хэдэн сар огт зураг зураагүйгээ санаж би чинь уран бүтээлч хүн билүү? Эсвэл худалдаачин хүн билүү гэдэг асуултыг өөртөө тавин эвлэлийн ажлаа бүр мөсөн зохицохоор шийддэг. Өөрийгөө их хотын зураач биш гэдгээ ухаарч Парисаас хол хаашаач хамаагүй нар тултал шардаг халуун газар Африк руу ч хамаагүй явахаар байгаагаа хэлдэг. Түүний найзууд Францад хамгийн их нартай газар бол Арлес юм гэж хэлээд Винсент Францын өмнө зүг рүү явдаг. Винсентийг Арлест ирэхэд яг л түүний хүсч байснаар шаттал төөнөм хурц нартай байсан бөгөөд тэр өдөр бүр зогсолтгүйгээр яг л машин шиг зургуудаа зурдаг байлаа. Зарим өдөрт 3 том канвас зураг зурчихдаг байв. Өчнөө олон километр газар зургийн хэрэгслээ өөрөн алхаж ирээд ямар ч малгай өмсөлгүйгээр тэр хурц наранд үргэлж зургаа зурн суудаг байжээ. Тэр үедээ эхлээд дэм буудалд амьдарч байсан ч үнэтэй байсан тул нэгэн шар байшинг түрээслэн авч Тёгоос ирдэг тэтгэмжийн тусламжтайгаар байраа засаж студио хаанаас ч уран бүтээлчид ирсэн ажиллаж болох урлан бүтээж байлаа. Энэ үеэрээ зарим үедээ Винсент Габриэл гэх эмэгтэйтэй уулздаг байв. Винсент түүнийг Le Pigeon буюу тагтаахан, эмэгтэй түүнийг Fourreau буюу галзуу улаан гэж дууддаг байжээ. Удалгүй Паул Гавгийн түүн дээр ирж тэд шар байшинтай хамт амьдрах болсон ч тэдний харьцаа Парист байсан шиг сайхан байсангүй. Ихэнхдээ хэрүүлтэй, таарамжгүй байсан юм. Энэ үед Винсент хүчтэй сэтгэл готролд орсон байжээ. Нэгэн удаа тагтаахантайгаа уулзах гэтэл түүнд мөнгө байсангүй. Харин эмэгтэй түүнд чи надад чихээ тайраад л өчөх тэгээд л боллоо гэж наргаантай хэлжээ. Винсент нэг мэдэхэд гэртээ татварх барьчихсан, хоёр мэдэхэд баруун чихээ тайрчихсан байлаа. Тайрсан чихээ усаар угааж дааванд боогоод тагтаахандаа аваачиж өгчээ. Ингээд дараа нь Винсент эмнэлэгт сэрсэн байна. Хэдэн хоногийн дараа эмнэлгээс гарч хэвийн амьдралтаа эргэн орсон ч нойргүйд л хий юм сонсох, харах, сэтгэл готрлоор тэр маш их шаналж байсан юм. Нэг удаа хоолны газарт орж шүл захиалаад түүнд хоолыг нь авчирч өгөхөд та нар энд хор хийсэн, намайг хорлох гэж байна. Би мэдсэн шүү гэх зэргээр тэнд байсан хүмүүс рүү дайрч эхэлсэн байна. Тэрнээс хойш Арлесийн хоолны газрууд Винсентийг оруулахаа болж тэр хавийн хүүхдүүд түүнийг галзуу улаан хэмээн шоглож байж суух аргагүй болгодог. Удалгүй эргээд хотын захиргаанд хүсэл гаргаж 90 хүний гарын үсгээр Винсентийг нийгэмд халтай гэж үзэн шоронд оруулсан байдаг. Энэ үед түүний гайхалтай бүтээлүүдийн нэг Prisoner's Exercise-ийн бүтээл төржээ. Шоронд байх хугацаанд нь түүний эмч түүнтэй уулзаж энэ газарт биш өөр чамд анхаарал хандуулж чадах газар байгаа. Арлест чиний шар байшинг эзэн хураан авч зургуудыг чинь түрээсээ түлтэл өгөхгүй хэмээн битүүмжилсэн тухай хэлдэг. Ингээд Винсент саналыг нь хүлээн зөвшөөрж Saint Remy сэтгцийн эмнэлэгт ирсэн юм аа. Тэнд байх хугацаанд сэтгэл зүйн олон уналтанд орж байсан ч мөн л зургаа зурж байсан ба түүний хамгийн алдартай Starry Night бүтээл тэрхүү сэтгцийн эмнэлэгт төрсөн байдаг юм аа. Винсентэд санаа зовсон Тёо Паул Гашет гэх мэдрэлийн өвчин эмчилдэг, ялангуяа уран бүтээлчдийг эмчилдэг мөн уран зурагт маш хайртай эмчийг олж Винсентийг сэтгцийн эмнэлгээс гаргаж Парисаас нэг цагийн зайтай Ауверс хотод Паул Гашет эмчийн хариуцлагын доор үлдээсэн байдаг. Винсентийн сэтгэл зүй докторгүй байсан бөгөөд зарим үед хэвийн мэд санагдаж байсан ч заримдаа ойлгомжгүй хэцүү нөхцөл байдалд ордог байлаа. Энэ үед Тёо их нэртэй болсон хүүхэдтэй болох гэж байгаагаа Винсентэд дуулахад тэр маш их баярлаж амьдралд дахин дурлаж амьдрах хүсэл нь нэргэн ирсэн байдаг. Удалгүй Винсентийн амьдралын хамгийн баярт үйл явдлын нэгийг Тёо загталтаа дурджээ. Парист түүний Red Vineyard зураг 400 франкаар зарагдсан тухай мэдээг сонсоод Винсентэд маш их баяр баясгал төрж байсан юм. Тэгсэн хэдий ч түүний сэтгэл зүйн байдал үргэлж докторгүй байсан нь сэтгэл готрол нь Винсентийг зовоосон хэвээр л байлаа. Хэдэн өдөр өрөөнөөсөө гараагүй Винсент 1890 оны 7 сарын 1 өдөр гэрээсээ гараад буцаж орж ирэхдээ хэвлий хэсгээсээ цус алдсан байдалтай орж ирээд удалгүй өөрийн өрөөндөө нас барсан юм. Винсент 37 наснда өөрийгөө будан амиа хорлжээ. Амьдралынх нь эцсийн мөчөд Тёо түүнтэй хамт байсан бөгөөд энэ үйл явдлаас 6 сарын дараа Тёо 33 наснда нас барсан байдаг байна. Ингээд ном маань төгсдөг бөгөөд энэхүү бүтээл нь Винсентийн амьдралын бодит үйл явдлуудаас сэтгэлэн бичигдсэн бөгөөд зарим нэгэн уран зохиолын халил агуулгдсан байгааг зохиолч дурджээ. Ном маань маш сонирхолтой, уншаад баймаар гоё бүтээл байсан. Миний өнөөдөр ярьсан энэхүү бичлэгт энэхүү номын үйл явдлыг маш их товчилж ярьсан байгаа шүү. Хэрвээ номоо бүтнээр нь уншвал Винсенттэй холбоотой илүү олон зүйлсийг мэдэх болно.
За тэгээд Vincent van Gogh-тай холбоотой маш олон зүйлс одоо уран зураг гэлтгүү түүний амьдралаас идүүлсэн кино, анимашн олон зүйл тэр дундаас би танарт 2 киног маш ихээр санал болгохыг хүсэж байна. Яагаад гэх юм бол эхнийх нь болохоор Loving Vincent гэдэг анимашн байгаа. Тэрийг бараг та бүхэн үзсэн байж магадгүй амар бүтээлч анимашн байгаа. Бүгдийг нь зургаар маш олон орны одоо уран бүтээлчид хамтарч хийсэн. Тэр анимашн дээр болохоор Vincent-ийн үхлийн дараагаар ерөнхийдөө бол одоо нэг захааг нь хүргэж өгөх маягаар Vincent-ийн үхлийн шалтгааныг баг зэрэг тайлбарладаг тийм анимашн байдаг. Тэр бол үзэхэд үнэхээр үзэсгэлэнтэй Osmos ч гэсэн амар гоё. Тэрийг үзээрэй гэж санал болгож байна. Тэгээд хоёрдугаарт болохоор сүүлд 2019 онд гарсан Vincent At Eternity's Gate буюу Vincent-ийн ижил нэрт бүтээлээс сэдвүүлэн бүтээгдсэн энэхүү киног санал болгож байна. Энэхүү ном маань 1934 онд анх хэвлэгдэжсэн. Тэрнээс хойш маш олон хэвлэл гарч ирсэн билээ. За тэгээд миний ахсан нь болохоор 45 оны хэвлэл буюу бас нэлээд дээр үеэс хэвлэлийн ном аа. Гэхдээ айгүй гоё байсан. За тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэн, сонссонд маш их баярлалаа. Дараа дахиад новын бичлэгийг зэд ярьж чадахгүй байна. Уунаас хэмж таахгүй шүү дээ. Тэгээд би өөрөө жоох хичээд байгаа байхгүй. Тэгээд энэ музейг бол бүр амар том. Тэгээд бүтэн өдрийн турш үзсэн. Би нэгт 11 гэж ирээд одоо л 4 цаг болж байна. Тэгэхээр 5 цаг ерөнхийдөө яваад тэгээ гарч ирээд нэг юм ууж идээд одоо нэг зармиг идээд сууж байгаа байхгүй. За тэгээд